Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд хууль эрх зүйн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын нэг нь зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах. Энэ ажлыг хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж гардан гүйцэтгэж яваа. Тэрээр өнөөдөр 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ энэ ажил нь дуусах шатанда явж байгааг онцолсон юм. За тэгвэл зориг агсны хэргийн захиалагчийг ил болгох, энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргах, Эрдэнэ төлбөрийг 100% төрийн мэдэлд авсан зэрэг асуудлаас үүдэн нямд орж сайдын амнасанд занал хэлж эхэлсэн байна. Нямд оржийг дуусгах гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мессежийг 2000 онд яаж шийтгүүлж байсан хүнд очсныг над ардчилсан намын болон ардын намын их хурлын гишүүд биеэр орж ирж хэлсэн шүү. Та аюулгүй байдалд анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна гэж. Тэгээ манай яамных нь нэг унаа мунаа гэж навхтаа энийг л бодолцож авсан. За тэрээр 300 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн машин унаж байгаа шалтгаанаа нямд орж сайд тэрээр энэхүү тайлбарлалаа. Харин ерөнхий сайдын зүгээс түүнийг энэ машины асуудлаа яаралтай цэгцэл гэдэг үүрэг даалгаврыг өгсөн юм а. Тэгээ нямд орж сайдыг энэ машина буцаад зараа гэж байгаа. Тэгээ төсөвт мөнгөний оруулалт. Тэр унах хөстө унаагаал гоо хэлсэн. Тэгээд дарга дэрийг өөрөөр шийднэ гэдэгт би итгэлтэй байна. Уг нь бол засгийн газар төсвийн үр ашгийг дээшлүүлэх, урилгын зардлыг хэмнэх бодлогыг хэрэгжүүлж байгааг нь. За энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэдгийг хэрэг эрхлэхийн дарга онцолсон юм а.